Хөтөлбөр хүүхдийн эрхийг хүндсэн мэдээгээр үргэлжилж байна. Ерөнхий боловсролын сургуулиудын хичээл хоорондын завсарлага 5 минут, их завсарлага 10 минут байдаг. Гэвч их завсарлагын хугацаанд хүүхдүүд хоол идэж ариун цэврийн өр орж хамждаг байна. Иймээс Эрдмийн өргөө сургууль энэ хичээлийн жилээс их завсарлагын 10 минутаа 20 минут болгожээ. Гэвч үр дүнд төдийлөн хүрээгүй тул өнгөрсөн даваа гарагаас буцаад 10 минут болгосон байна. Тэгээд 10 минут болсноос зүгээр тий гуан зүрх ороод бишиг аваад ирэхэд л хонх тогтчихсон. Тий 10 минутанд нойчлсаар байгаа л дуусчихсан. Шахуу цагийн үеэртэй болсон нь бол мэдээсэн. Тэгээд хүүхдүүд амжихгүй очр үсгээдсэн тохиолдол зүйтэй харагдсан. Тэгээд хичээл анги танхим мөрөлцгөө татлага сургалт ер нь их цагийн хуваар эхэлсэн учраас тэгээд цэцэрлэгааны цагийг авсан гэж багш нар хэлсэн. Ариун цэврийн өрөө орохоос ахуулаад ариун цэврийн өрөөнд бас тодорхой хэмжээний очр байгаа. Тэр очр тэгээд очрлоо. Тэгээд эндээс гуанз орох хугацаа бас тэгээд тэр ер нь л амжихгүй бол яг 10 минутад бол амжихгүй. Яг 20 минут байхад ер нь бол ангиасаа 50 гараад 50-0 ороод тэгээд гуанз ороод юм идэхэд боломжтой байсан. Гуанз руу ороод хоолунд авч идэм мэдээ гэхээр бас цаг маг нь амжидгүй. Тэгээд цагнаас жоохон хоцроод орчхоор багш нар уурж муурлаад хичээл номонд оруулдаггүй ч юм уу. Эрдмийн өргөө сургууль нь хичээлийн 3 байр 6100 гаруй сурагчтай. Улсын хэмжээнд сурагчдын тоогоороо тэргүүлдэг. Өглөөний ээлжийн сурагчид өглөө цайгаа уулгүй ирсэнтэй холбоотойгоор ухаан алдаж унах тохиолдол өмнө нь нэг бус удаа гарч байсан. Гэхдээ завсарлагын хугацааг нэмснээр энэ байдал өөрчлөгдөөгүй төдийгүй хүүхдүүд сургуулиас дэлгүүр орох гэж байгаад осолд өртсөн тохиолдол ч гарч байсан байна. Энэ мэт шалтгаанаар завсарлагын хугацааг хуучин хэвэнд нь оруулжээ. 20 минут болохын хэрээр сайн давуу талч байна, сул талч байна. Тэгээд ерөнхийдөө бол сая бидэд бол буцаагаад 10 минут болгож ütсэн. Яагаад вэ гэхээр зэрэг ерөнхийдөө хүүхдүүд маань коридорч заримдаа бас нэг оцолдох хийц хөрөх тиймэрхүү юмнууд бас гарч ийн. За сургуулиас гарч явах тийм тохиолдлууд бас байна. Дэлгүүр хошоо орох гэдэг ч юм уу. Ерөнхийдөө бол ийм асуудлууд байгаад байгаа учраас тэр дараагийнхаа цаг дээрээс хоцорж орох ч юм уу. Иймэрхүү асуудлууд байгаа учраас бид нэр ерөнхийдөө бол 10 минут буцаагаад болгож үзлээ. Гэхдээ энэ бол яг мөнхийн ч юм уу 10, 20, 15 ч юм уу тийм байх албагүй. Ерөнхийдөө бол хүүхдүүдийнхээ хэрэгцээ шаардлагыг үндэслээд ерөнхийдөө бол сургуулийн байгууллага маань өөрсдөө их завсарлагаа хэдэн минут байх гэж тогтоогод өгч болно л. Өнөөдрийн байдлаар сурагчдаас завсарлагын хугацаатай холбоотой ямар нэгэн санал ирээгүй байна. Хэрэв хүүхдүүд их завсарлагын хугацааг нэмэх хүсэлт гарвал хугацааг нэмэх боломжтой гэдгийг сургуулийн удирдлагуудын зүгээс хэлж байсан юм а. Өндөр хөгжилтэй Америк, Япон, Канада зэрэг оронд их завсарлагын цаг 30-аас 60 минут үргэлжилдэг. Энэ хугацаанд сурагчид өдийн хоолоо идэхээс гадна багштайгаа ярилцаж амждаг байна. Харин Монголын ерөнхий боловсролын олон сургуулийн их завсарлага 10 минут үргэлжилдэг. Энэ хугацаанд хүүхдүүд хоол идэх нь байтугай ариун цэврийн өрөөнд орж амжихгүй байх тохиолдол бий. Иймээс сурагчдын аюулгүй байдлыг ханган их завсарлагын хугацааг нэмбэл хүүхэд шаардлагатай шимт хичээлээ хоол хүнсээр дамжуулан авах, сурах идэх, сайжрах зэрэг үр дүнтэйг судлаачид хэлдэг.